Ер нь одоо яг ингээд нөгөө зүйрлийг гэхлээр бас зүйрлэхэд айгүй хэцүү л дээ тий. Тэгээ ер нь бол маш гоё мэдрэмжтэй. Тий. Зүгээр гудамжинд явж байхад ингээд хүн ч гэсэн ингээд гоё таниад гоё мэдлэх тий. Магадгүй ингээд машин зам тавиад өгөх хүртэл ингээд яг ингээд нэг юм зүйрлэж болохгүй тэгсэн юм нэг амар гоё мэдрэмж байдаг шүү дээ. Энгийн зүйлээс ч гэсэн гоё мэдрэмж авдаг тий. Сайн байцгаана уу сонсогчдоо, үзэгчдээ Хөх Тэнгэр подкастт маань долгионоо тааруулан бид бүхэнтэй хамтдаа байгаа та бүхэнд Хөх Тэнгэр подкастын маань ээлжид нэгэн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээд нэвтрүүлгийн маань зочноор Азийн шилдэг дуучин бас гайхалтай нэгэн дуу болоо. Дуучин Инх Эрдэнэ хүрэлцэн ирсэн байгаа. Танд юун төрөнд подкастт маань оролцооч гэсэн урилгыг хүлээж авсан бас талархал төвшүүлээ. Окей, баярлаа. За, өөрсөн тас баярлаа. Азийн шилдэг дуучин болсноос одоо яриагаа эхлүүлэе гэж бодож байна. Мэдээж одоо тэр олон нэр хүндтэй хүмүүс дунд өрсөлдөөд мөн дээрээс нь Монгол орныхоо бас нэрийг гаргаад тий одоо гайхалтай амжилтыг бүтээлээ. Тэр үед яг ямар мэдрэмж төрж ирсэн бэ? Яг Азийн шилдэг country дуучин. Тий. Country дуучин тий. Тий. Мэдээж сайхан байсан. Тэгээд урдлаг спорт гэлтгүү тэгээд ялгаагүй улсын их орн аав ээжийнхээ нэрийг дуудуулад ингээд хийж байгаа зүйл маань тодорхой хэмжээний ингээд үр дүн үзүүлээд явж ийн гэдэг бол одоо надад ч маш гоё урамтай байсан. Тэгээд мэдээж дахиад цаашаага өчнөө том зорилго байгаа. Тэрнлүүгээ явах бас гоё урам зориг өгсөн. Сайхан айгу гоё байсан. Тэгээд би ч өөрөө нөө сэтгэл хөдлөл жоохон багтаад өдөрлөх болохоор. Ер нь их эрдэнэ сэтгэл хөдлөл ер нь яг ил гарах төрлийн тийм нэг гадагшилтгүй шүү дээ. Тийм. Баярлсан үед бол тэгтээ гарч ирнэ үст. Ер нь нэг сүрхий ялгаа байхгүй тий. Байхгүй юу? Тийм. Ер нь бол айгу татгш байгаа. Би нэг өөрийг ч анх Ависло монголчууд орохоос өмнө гитарта кавер дуулсныг харж исэн болоо гэж бодоод байхгүй нөө Дандигийн 27-г дуулж исэн тий. Тийм. 13 он. Тэгэхэд яг тухайн үедээ л ер нь бол яг дуу хөгжимтэй холбогдсон яг ингээд тэр чиглэлээр ер нь их сонирхолтой байсан байж таарч шүү дээ тий. Тийм ер нь бол одоо манай аав надад гитар авчирж өгснөөс хойш л юм уу да. Тэг чин одоо 2011 оноос хойш юм уу. Тэгээд гитар тоглоод дуулаад тийм одоо гитар дээр дуулах тэр нөгөө орцны дуунуудаас эхлээл тий. Адаглаад одоо юу гэдэг чи өөрийнхөө өнгөнд тааруулаад тухайн аяа тоглож ин тий. Тэгэхээр нөгөө илүү их тийм түүргүү байснаас одоо ахуулаад тэгэл ерөнхийдөө илүү буцаад дуртай болсон юм болов гэж боддоо шүү дээ. 11 онд гитартай болж одоо дуу хөгжимтэй яг ингээд өдөр тутмаар холбогдож эхэлсэн байж таа. 13 онд бол одоо Дандигийн 27 бол яг хипхоп тэгтэй гоё юм уянгалаг бас дуу штэ. Тэгээд Инх Эрдэнэ яг сонирхолд яг кантри хөгжим яг хизэнээс яг орж эхэлвэ. За ер нь яг гитартай болохын бараг өмнөхөндөө. Тийм. Тэгээ яг тэрнээс өмнө нэг юм ямар нэгэн байдлаар нэг юм jazz гэдэг жанрыг сонсчихсан. Тэгээд одоо ч гэсэн миний айдол Frank Sinatra байхгүй. Тийм. Frank Sinatra, George Strait гэдэг хоёр хүн байдаг. Тэгээд ерөнхийдөө ингээд jazz хөгжимд орцсон ингээд тухайн үед чинь интернет нэг амар түгээмэл биш байсан гэдэг ч юм уу. Тэгээ ингээд сонсоод ямар гоё юм бэ гэж бодоод дагаж дуулаад ингээд явдаг гэсэн. Тэгээд тэгж явж байгаа санаандгүй Amarillo by Morning гэдэг дуу сонсчдаг байхгүй. Тийм одоо яг ямар гэдгийг одоо яг санахгүй. Нэг бол би ингээ оролдоогүй байжсэн чинь нөгөө YouTube дараагийн дуунуудаа явуулсан чинь нэг бол тэгж таарсан байж магадгүй. Эсвэл магадгүй яг нөгөө ингээд гүйлгэж явах явцад нэг гитартай хүмүүс байхлаа юм ч юм уу. Дараад орцсон ч магадгүй. Яг одоо тухайн одоо яг үеийг бол сандгүй. Гэхдээ ямар ч үсэн нэг удаа сонсоод би ямар гоё дуу вэ гэдэг яг тухайн дунд дурлж ийсэн. Тэгэл тэр мөчөөсөө шатаа тэр дууг хэдэн 10,000 удаа сонссон баг тий. Хэдэн мянган удаа
Тэгэхээр дагаж дуулсан баг. Тэр дуу санаандгүй байдлаар амьдралд орж ирэхэд чиний дотор байгаа одоо тэр кантри хөгжим дурлах болсон тэр дуу хоолойг бүтээсэн байж тээ тий. Тийм ерөнхийдөө бол мэдээж яг тэр нэг үйл явц тэгээд гитартаа болсон тэр энэ хоёр үйл явц магадгүй хамгийн одоо том нөлөөсөн хоёр зүйл баг. Магадгүй одоо гитартай болоогүй ч юм уу эсвэл тэр дууг сонсоогүй байсан бол энэ хэрд нь яг одоо энэ хөгжим дурлах магадгүй одоогийн байгаа өөрийгөө бүтээж байгаа энэ хөлбөр рүү очих байсан болоо эсвэл өөр байх байсан болоо. Ямар нэгэн байдлаар буцаад олгол байсан бахад та мэдээж гэхдээ яг магадгүй цаг хугацаа жоохон алдах байсан баг. Би гэхдээ өөрөө ер нь бол джаз дуулахаас айгүй дуртай. Тийм. Гэхдээ одоо л яг дийлэнхтэй ингээ country дуулдаг болсон болохоос ш. Ер нь бол джаз дуунд их дуртай. Джаз дуугаасаа бас яг тэр чигтээ нэг юм тансаглал байгаа тийм шиг санагдаад байна. Тийм шүү дээ айгүй гоё элегантны тийм. Тэгээд нэг тийм ер нь бол надаа ингээд гоё сонсохоор ингээд яг одоо нэг юм үндсэн хэлбэр дотроо яг ингээд эрхчлөөтэй ингээд фантастик эрхчлөө ер нь бол тэр нэг юм хөгжмийн ч юм уу дуулалтын ч юм уу гоё эрхчлөө гэх юм уу. Ер нь надад илүү гоё тэгж мэдрэгддэг. Энэ хэртэн тэгэхээр угасаал яг дуулах туртай л байсан байж та тий. Одоо 11 онд анхны гитартай болоход бас нэг өөрчлөлт ирж исэн байна. Тэрнээс өмнө бас дуулах туртай л яг дуу хуртайгаа холбоотой л байсан байж таарж байна. Ер нь 10 жилдээ ч юм уу урлагийн үзлэгт хэр ордог байв. Одоо нэг тийм байдэн шүү дээ нэг. Баг байхад бол яа мэдээж тэгэл дуулдаг л байсан. Би гэхдээ баг байхдаа миний санахаар бол их айгүй нарийнхаа олоотой. Тийм хүүхд байсан. Тэгээд мэрсэр яргуу маргуу гэл тухай ч нэг тиймэрхүү болж байгаа шүү дээ. Юм болдог байсан. Хаяа тэр мэрэнд ордог. Би нэг сайн сандгүй. Би ч өөрөө их мартамхай. Амар мартамхай төрлийн юм. Тэгээ хаач дууны үг нэг мартахгүй. Тийм босод юмнуудыг бас сайн мартна. Тэгээ нэг тэгээд ордог байсан. Тэгээ шилжилтийн насны үед бол ерөнхийдөө бол бүр огт дуулахаа болцсон байсан. Тий. Тэгээд хүн чи өөрийнхөө олоо бүдэрч байгаа мэддэг юм байл шүү дээ. Аавын найзууд залгаал санаандгүй ингээд аавыг унтж байгаа үед нь ч муцыг аваад унтж ийн гэж хэлэх хооронд л юу маань өгшөө гэж цаашаа өгжүүлээ явчихдаг. Тэгээд үгүй би эркана гэдэг юм гээд ямар бүдүү болоод болцсон юм гэл. Хүн чи өөрийгөө ерөөс тэгж боддог юм л шүү. Тэгэл дараа нь ингээд нөгөө дуу дуулах гэхлээр ерөөсөө дээшээгээ хурж өгдөг. Тэр үед одоо адар сүрэнгуй адрыг нэг сайн мэддэггүй байж тээ. Тэгээд угсаа адар сүрэнгуй дуунуудын ч гэсэн аян нолтох нь ховор. Тийм тий. Тэгээл одоо джаз тэгэл гитартаа осноос хойш нэг юм өөртөө төвгүй яг дуулж эхэлсэн гэдэг ч юм уу те. Одоо өөрийн арга барилаа олоод те. Буцаад яг тэр үеэсээ л нэг юм яг ингээд дуулж эхэлсэн. Тэгээ ер нь бол тэгэл өдөржингөө дуулцдаг байсан ш. Тэгээд өдөржингөө дуулцдаг байсныг бодвол одоо их л дуртай байх. Тийм ээ те. Гэхдээ дуулах ч одоо нэг төрлийн бас юм бясалгал байна гинэ. Одоо хүн дуулж яхад тодорхой хэмжээнд одоо дуулж байгаа хүн өөрөө бас юм гоё тайвширч идэг, тайван болж идэг. Стресс нь ингээд тайлагдж идэг гинэ. Тэгэхээр бас гоё дуучид мэдээж сайн дуучин болохын тулд маш олон цагийг бэлтгэл хийдэг. Тэгэхээр тэр хугацаанд бас нэгсэндээ бас ядрахгүй ч байгаад байна. Дээрээс нь бясалгалч байгаад идэм болоо гэсэн бодол надад бас төрсэн бохгүй. Хамгийн анхны одоо их сандрал авж исэн тайз хаана байсан бэ? Хизээ байсан бэ? Магадгүй ингээд нэг тайз руу гарах гэхээр нэг л эвгүй нэг те одоо яах бол гэсэн тийм айцтай ер нь тулж ив. За хамгийн анхны сандрал гэвэл юу л бах та. Хамгийн том сандрал гэвэл мэдээж авьяаслан монголчуудын л тайз байх гэж бодож байна. Тэгээ авьяаслан монголчуудын би нөгөө ингэдэг байхгүй. YouTube-ээс сонсохдоо хүмүүсийн дандаа нөгөө live from sing сонсдог байхгүй. Яг амьдараа дуулж байгаа юм. Тэгээд
би нөгөө ээлж хүлээгээ сууж идэв. Тэгсэн чинь it's a man's world явдаг байхгүй. Дотор би чинь хаалгаа шүү дээ. Тэгэхээр тайзан дээр юу болж байгаа би чинь гадна байгаа. Тэгээд ерөнхийдөө сонсогч юм чинь. Тэгээл тэгсэн чинь хүмүүс шуугилдаал эхлэхгүй. Тэгээ ингээд сонссон чинь яг нөгөө би чинь дандаа нөгөө амьд тоглолтыг сонсдог болохоор яг officially-ийг сонсож байгаагүй. Тэгээ яалч юу Джеймс Браун шиг л дуурайд идэг. Тэгсэн юм ингээд сонсохоор өөр байгаад идэг. Тэгээд би бүр яг ингээд ингэж туулдаг хүн Монголд байд юм байх та гэж яг тухайн үед бодож ирсэн. Тэгээд ингэж туулдаг хүн байд юм бол би ер нь орох хэрэг байна уу та гэж яг бодоод яг хүмүүсийн нүдийг хариулж ягаад цухтангаа алдсан шүү. Тэгээд тэгсэн чинь хазаар яг дотроос хүн гарч ирээд нэг залуу алж ийн гэл тэгэхгүй. Тэгэхээр би ингээд дотор сонсогч алж шээ. Тэгээ явжсэн чинь яг энэ миний хажууд байсан яасан юу хийж байгаа юм гэдэг чинь бүжгэлж ийн гэдэг тэгдэг байхгүй. Тэгэхээр тийм л арайч Монголд ингэж дуулдаг юм байхгүй гэж буцаад яг тайшруулж ирсэн. Тэгээд ер нь бол яг хамгийн тийм том сандрал гэвэл одоо хамгийн ихний хамгийн том сандрал гэвэл тэр тайзлсан байна. Тэр чинь мэдээж одоо дэлхийн шоу маш том форматтай, маш олон хүний хөдөлмөрөөс гадна надаас би нөө тайзных наарталтыг харж ирсэн аахгүй. Анхны voice шоуны тайзсагдсан байж хат би өнгө хараад шоконд орж байгаа юм чи пүүх ийм тайз байж болд юм уу гэд нөө Улаанбаатарч болоо тэр тайзын засцсан. Тэг ингээ харангууд чи ингээ шалан нэг ийм гялгаар хар штэ. Тэгээ тэр мөрнийг харангууд чи нэг ийм хөөх яа энэ одоо бас энэ дэр гарал сандарч өгөх юм байна да гэд надад яг тийм бодол төрж ирсэн. Тэгээ тэр үед гэхдээ ямар нэг байдлаар бас бодол орж ирж ирсэн байна те. Тийм яг нөгөө ээлжи үлээж яхад бол яг нэг тийм болж ирсэн. Тэгээ яг цэнгүүнээ бүжгэлж ирсэн бохгүй. Тэгээ нөгөө pole dance хийж ирсэн бохгүй. Тэгээ хүмүүс амар хүлээж аваад тийм тухайн үед ч бас бараг л хүн болгоно ер нь жоохон тийм юу байсан шүү дээ. Гинтийн гэдэг ч юм уу те surprise нээсэн шүү дээ. Тэгээд яг тэрийг сонсоод бол бас яг юу яаж исэн шүү. Нокронгаа алдж исэн шүү бас. Ноён нөрөө угрангаа алдаа тэгээд. Энэ хэртний хувьд одоогийн яг энэ контра хөгжмийн одоо энэ урс холжийг л мөн дээрээс нь яг аль хэмжээнд явж гинөө яг одоо продюсеруудын хамтралж хийх юм уу? Ойрын сонь сайхнаасаа бид хүнтэй болцвол. За ойрын үеийн гэх юм бол одоо яг одоогийн байдлаар л Америкийн компанитай ерөөхдөө хамтарч ажиллах гад ажиллаад гэх юм уу? Тийм. Тэгээд явж байна. Тэгээд одоо Tennessee мууч Nashville гэж одоо country дууны үлгий болсон газарт очиж 3 дуу хийсэн. Тий. Тэгээд яг одоо Америкийн одоо мэргэжлийн country хөгжмийн зохиолчдоор зохиогоод бүх бичлэгийг тэнд хийгээд бүх хөгжимчд нь яг Америкийн хөгжимчдээр тоглуулад тэгээ Nashville яг бүх бичлэгээ хийгээд ингээд явж чинь тэгээд яг үлгэд нь тий одоо ерөнхийдөө бол country дөө үүссэн хот гэж бас явдаг. Тэгээд одоо шүншиг татна юм уу да тий country дөө тий одоо бүх том одод тэнд очиж одоо бичлэгт орохыг мөрөөддөг ч юм уу тий ийм байж байгаа. Тэгээд яг тентхийн одоо ийм суперстарууд томгууд болсон тийм одоо ер нь бол яг country дууны үлгий хот. Тэгээд яг нөгөө төв гудамж нь бол бас амар гоё гэх юм уу, сонж гэх юм уу. Тэгээд ингээд хэдэн зуун баар яг ингээд дараалал замынхаа хоёр талаар байж идэг. Тэгээд баар болгон амьд хөгжмтэй. Тэгээд өдрийн 3 цагт бүх амьд хөгжим ингээд дуурайд дуурайд эхэлсэн. Тэгээд 3 цагаас бараг ингээд дандаа амьд тоглолтууд нь тэгээд тасралтгүй. Тийм. Шүнжэнгөө ингээд яваад тэгээд яг мэдээж өглөө нь намард гэл бах л та. Тийм. Тэгээд ер нь бол бас ингээд дотоодын жуулчлал айгуу тийм гоё тийм хөгжсөн тийм газар байлаа. Тийм. Тэгээд тийм газар очиж үзсэн. Амар ер нь бол их гоё юусэн. Тэнд ингээд тийм дуу бүтээхэд ер нь яг хэрэг тогтол авсан байна. Мэдээж одоо тэр яг контри урсгалын төлөөллөлттэй хамтарсан байна шүү дээ. Нөө мэдээж
том ажил тий. Тэгэл маш том хариуцлага. Гээл тэгэл хүн чинь өөрөө ер нь жоохон юм хитрхийх юм бодсоор хагаад өөрийгөө л депрессдүүлчихдэг шүү дээ. Тэгэл зөндөө бодол зөндөө ингээд юу байсан. Гэтэ ер нь маш олон бодол тий маш их сандрал тэгэл хөгжим яваад эхлэхээр л тэгэл ер нь алга болчихсон шүү дээ. Тий тайзан дээр ч байна уу хаач байна уу. Бүх зүйлийг яг ингээд контролдод эхэлчихсэн тайвшраад илүү амгалан болдог гэсэн үг. Яг одоо зөвхөн дундаа анхаарал эхэлдэг тий. Тэгэхээр ямар ч тийм эсэн бусын бодол байхгүй, сандрал байхгүй. Тэгэл яг энэ зүйлийг яаж хамгийн сайнараа хийх үү? Эсвэл одоо миний хувьд бол энэ дуунаас авч байгаа мэдрэмжийг яаж хамгийн сайхнаар хүмүүст хүргэх вэ гэж боддог. American Got Talent Fantasy League-д өрсөлдсөн. Мэдээж тэр бол бас шилдэгүүдийн цогцолт болж байгаа шүү дээ. Тэрэн дээр ер нь яг оролцоход яг ямар мэдрэмжийг авч исэн бэ? Тэг мэдээж одоо дэлхийн мундагуудыг бас яг цог ингээ ороход дээрээс нь бас монгол хүн байгаад байдаг. Хэр их омогшил төрсэн бэ? Тэгэл ялгаагүй дээ. Тэгээд мэдээж яг ингээл хийж байгаа зүйл маань зорж байгаа зүйл маань ингээд тодорхой хэмжээгээр улс их орныхоо нэрийг гаргаад тий. Ингээд нэг төрлийн одоо сурчлаа таниулаад тий. Тэгээд явж байгаа нь бол нөгөө өөрт нөгөө амар гоё тийм таатай гэх юм уу тий. Ингээ би хоосон зүйлийн төлөө яваагүй байна гэдэг тийм. Тэр мэдрэмж нь өөрөө их гоё. Тэгээд яг хоо тэмцээний хувьд бол мэдээж маш одоо чанартай гэдэг ч юм уу тий. Өдийг хүртэл дэлхийд даяар болсон AGT-ийн Got Talent-ийн файнал үлдсэн хүмүүс дундаас 40 урилгаар гэдэг ч юм бол ер нь бол өөрөө тэр урилгаар орно гэдэг чинь өөрөө тийм маш том нэр үндний асуудал болчихж байгаа байхгүй. Тэгээд мэдээж сайхан байсан. Тийм. Тэгээд өдийг хүртэлтэй хийж байгаа зүйл маань ингээд зөвхөн өөртөө биш ингээд бусдад хүртэл ингээд одоо ямар нэгэн нөлөөлөл үүсгэж байгаа. Тэ үр дүнд хүрч байгаа юм бол сайхан л гэдэг. Тэгээд ямар ч үед энэ дуу яаж хамгийн сайнараа дуулах вэ гэж боддог та. Их эртний хувьд яг дуунаас ингээд яг гоё ингээд дуулахад бүх зүйл ингээд амгалан болдог гэж тэгж штэ. Ер нь ингээд одоо ингээд мэдээж маш олон дуу бол яг өөрийн чинь уран санд байгаа бах. Хамгийн анх одоо яг хичээж сурж исэн одоо яг энэ дууг л би яг гарган шүү те өөр дээр яг ингээд бүтээн шүү гэдэг дуу ямар дуу байсан бэ? Дуулах хувьд яг нөө үнэхээр одоо ингээд сурах гэхэд одоо хичээл зүтгэл арай илүү шарж исэн санагддаг ч юм уу? Гэхдээ яг тухайн үед нөгөө яг гой санагдаад сурах гэж байгаа дуу бүгдээрээ айгүй ингээд их тийм гоё гэдэг ч юм уу те. Өдөржингөө би ер нь амар их сонсдог. Хэдэн мянган удаа сонсдог баг. Одоо Amarillo by Morning гэдэг дуу ч гэсэн одоо ч гэсэн би сонсдог. Магадгүй одоо 10 жилийн 10 хэдэн жилийн хугацаанд хэдэн 10,000 удаа сонссон баг. Тэгээд одоо яаж одоо магадгүй George Strait ч юм уу эсвэл яаж энэс илүү гоё дуулах вэ гэж би одоо хүртэл боддог. Одоо хүртэл сонсдог. Тэгээ сонсдог. Яг хөө мэдээж амьдрал баян гэдэг одоо миний цомгийн хувьд бол яг хөө бас юм мөргөж байгаа ханууд байгаа штэ. Яаж ингэх гэсэн бол энийг яах вэ хөө. Тэгээ би ч өөрөө нөгөө хөвчлэн гадаад англид дуулсаар хагаад үг хэллэгний хувьд жоохон нэг юм одоо ч юм зарим хүмүүс хэлдэг байхгүй. Гэт нэг юм монголоор ярьж байгаа нэ жоохон юм аялахтай юм шиг. Дуудлагын тэгээд дуудлага нь жоохон юм өөр байгаад байдаг гэд. Тэгээд би чинь яг Монгол одоо амьдрал баян цомгоо бичүүлэхийн өмнө нэг жилийн хугацаанд баг Бадруугангой Адар сунгой хоёрыг сонссон. Тий. Яг нь миний хувьд болохоор энэ хоёр хүний нөгөө дуудлага тэр мэдрэмж нь амар бусдаас өвөмд санагддаг. Тий. Тэгээд одоо яг сурах одоо гадаад дуу ч юм уу
сурах үйл явцын үед бол тэгээд би одоо ч гэсэн яаж энэ шиг дуулдаг болох вэ гэж бодож бүх дууг сонсдог доо. Тэгээд нэг дуугаа амар олон удаа сонсдог төрлий. Ийгээрсэн тэгэхээр дуучнаасаа гадна маш сайн сонсогч байгаад байна шүү дээ, тий. Одоо бидний уус ажил одоо нэг төрлийн тэр юм уу да тий. Тий. Магадгүй 50% нь бэлтгэл 50% нь бодох тий. Бас судалгаа дээрээс нь өөрөө бас чимтэж бас эндээсээ бас мэдрэмж таашаал бас авдаг төрлөө байгаад байна. Зөв. Амьдрал баян цомгийн тухай оны өмнө бас нээлттэй хийсэн. Тэгээд мэдээж одоо бүтэн цомгийн ажил ер нь хэрэг хэмжээний яг төлөвлөл шаардсан байв. Яг би дуунуудыг нь бол сонссон. Надаа сайн уу найз гэдэг тэр дуу найз мань гэдэг тэр дуу бол айгуу гой санагдсан. Тэгээд би яг тэгэхээр энэ хүн одоо ингээд инх эрдэнэ гэдэг дуучин зөвхөн кантри гэхээсээ гадна яг ийм Монгол дуун дээр янгууд надаа бүр нэг ийм одоо юу гээ яг нөгөө Бадруугангаагаас авдаг мэдрэмж, Адар Сүрэнгаагаас авдаг мэдрэмж чинь нэг юм цаанаал нэг юм татан нэрнээ нэг тэврээд авдаг штэ. Нэг юм сонсож байхад нэг юм тухтай. Яг тийм мэдрэмжийг би бас авсан юм биш үү. Окей баярлаа. За мэдээ цомгийн хувьд бол одоо юу гэдэг чинь бараг 2 жилийн хугацаанд ажилласан гэдэг ч юм уу тий. Нөгөө бүх дуунууд нь пал гээл бүтчихээ асгаж байгаа юм шиг тийм биш тий. Тэгээд тэгэхээр эхнээс нь ахуулаад ингээд бараг 2 жилийн хугацаанд орчим ажилласан юм болов. Тий. Тэгээд одоо манай компани нэг онцлог гэх юм бол одоо бүх дуунууд маань амьд хөгжимтэй. Ер нь бол амьд хөгжим дээр суурилсан гэдэг ч юм уу. Тий. Тэгээд тэр амьд хөгжим гэдэг одоо тэр ойлголт маань өөрөө бас жоохон айгу. Тий. Амьд хөгжимтэй дуу бүтээн гэдэг маань амар их цаг хугацаа үйл ажиллагааны ер нь айгу бас их байдаг. Тэгээд тийм болохоор ч тэр ингээд бас нэг юм ажиллах цаг хугацаа бол бас гайгүй байсан. Тэгээд нэг тиймэрхүү тэгээд амьд хөгжим дээр ингээд дуу бүтээхэд мэдрэмжийн ч гэсэн арай илүү өөр өдөг баха. Магадгүй юм чинь бас нөгөө хамтын ажил байдаг учраас бас хариуцлагатай хасаа гадна яг зөв хамтарч ажиллана гэдэг чинь бас хөгжимч дөөсч тэр дуучнаас ч тэр дуу бүтээгчдээс нь ч тэр маш их зүйлийг шаарддаг болов тий. Тийм тэгэл байх уу. Тэгээд бэлтгэл хийхээс ахвал хин энийг мэдрэх ойлгох тий. Хамтлаг гэдэг юм чинь тэгээд амьд хөгжим гэл ер нь бол бас тэгэл яг ингээд хүн өөрөө бас дагаад ингээд тодорхой хэмжээнд хөгжөөл явд юм байна лээ. Кантри хөгжмийн аяг үлгийд очиж дуу бүтээсэн байж та. Мэдээж одоо энэ кантри соёл бол одоо бүр ингээд дэлхийд ингээд бүр ингээд тархалагдсан ийм маш том соёл байгаад байна. Орнуудад одоо хувцалтаас ахуулаад хөгжим хэм маягийг бол бүгд тодорхой хэмжээгээр хүлээж авдаг. Яг тэр үлгийд нь очиод кантри хөгжмийн одоо түүхийг бас өөрөө судалсан байгаа. Тэр яг тэндээс яг ямар мэдрэмж авч ирсэн бэ? Ер нь кантри хөгжмийн үүсэлэн чамд хэр санагддаг вэ? Надад бол яг хоо ерөнхийдөө бол country одоо манай Монгол Америкийн одоо нэг төрлийн одоо малчин хүмүүс шүү дээ. Ерөнхийдөө ахуй нөх ойролцоо. Монгол ахуйтай, ахуй соёлтой ойролцоо. Тийм. Одоо нэг төрлийн яг л яг нэг нүүдэлтгүй хоёр төрлийн л малчин байхгүй. Тийм. Тэгэхээр миний одоо яг тэр газраас авсан мэдрэмж юм бол нэгдүгээр маш гоё юм тайван. Тэгээд country дууны нэг бас онцлог нь ерөөсөө нэг тийм фантастикээс илүү яг зүгээр л амьдрал дуулдаг. Энгинийг тийм. Энгинийг болж игэл бараг энгийн аялгуун дээр ч юм тий. Тэгээд яг тэр нэг юм яг тэр газраас авсан мэдрэмж бол зүгээр л энгийн байх нь ингээд
өөрөө хүнд ямар гоё таатай юм бэ те. Зүгээр л ингээд 50 үедээ гоё тайван. Гэл яг юм зүгээр хүний амьдралын процесс шүү дээ те. Тэгэл яг нэг юм амар амгалан тайванг мэдрэх яг тэр газраас бол тэр мэдрэмж нь их гоё юусэн. Тэгэл яг ер нь бол угаасаа юу юм бэ лээ. Одоо яг тэр даунтаунаараа ингээл арай жоохон шуугаал тий. Тэгэл жоохон ингээл хотоосоо гараад эхлэхээр ингээл хүн болгон гоё идэлэндээ ингээл байж маш гоё тайван байж идэг. Манай Монгол ахуй соёл чинь бас их гоё тайван тал шиг уудам гэл бид нар чинь бас ер нь амгалан төрлийн хүмүүс шүү дээ. Тэрүүгээр илүү ойрхон байна гэсэн үг. Тийм ер нь бол тэрүүгээрээ нэгдүгээрт илүү ойрхон, хоёрдугаарт надад нөгөө одоо манай ардын дуу чинь бас өөрөө яг тиймэрдүү шүү дээ. Ерөнхийдөө бол яг нэг юм амьдрал илүү их дуулдаг тий. Нэг тийм яг хөө мэдээж гоё уран тансаг зүрлэлүүд байгаа. Гэхдээ ерөнхийд нь нэг тийм хэтрүүлэггүйгээр нэг юм үйл явдал дуулдаг гэдэг юм уу? Тийм. Яг country дууны үгний хувьд бол бас яг тийм байдаг. Ерөнхийдөө бүх одоо тэр дууныхаа санаа одоо агуулмжаа ингээд зүгээр энгийнээр тийм энгийн зүгээр нэг юм үйл явдлаар илэрхийлждэг. Тийм тэр нь одоо яг манай одоо зохиолын одоо манайхан бол зохиолын дуутай нийтийн дуутай илүү жишээддэг шүү дээ тийм. Надад бол ингээд хөгжмийн хувьд ч үгний хувьд ч ардын дуутай илүү их ойролцоо санагддаг. Манай нийтийн дуу бол одоо үг нь бол хамаагүй ондоо шүү дээ. Ер нь илүү тийм ерөөл магтаалын шинжтэй тий. Тэгээ ардын дуу бол ерөөл магтаал гэхээсээ илүү яг илүү нөгөө тийм энгийн амьдрал үйл явдал байдаг. Тийм. Нутаг усыг, уул усыг дуулсан. Яг бидний амьдралын яг хэм маягаас одоо манай ардын дуу, уртын дууг сонсоод яг л нэг юм Монголын цаг агаарыг мэдрэх боломжтой юм шиг. Надад болохоор country dog ингээд сонсонгууд яг надад тэр нэг цаг уурн байгаль орчин яг ингээд бодогдоод идэг байхгүй. Яг тэр мэдрэмж яг хоёлаа бас яг нэг юм их усрээс гэхдээ өөр газраас ойролцоо их усртэй байна гэж ойлгож болж байна. Тийм одоо магадгүй нэг зүйлийг хоёр талаас нь хардаг. Тиймэрхүү баг. Нэг нь нэг дөрөв үлрэлтэй тал нутаг байгаад байдаг. Нэг нь тэнд бас амар гоё юм ахуу дээрээс нь пэрэн байгаад байдаг тийм. Тийм даунтаунаар нь яваад одоо ингээ өдрийн 3 цагаас ахуулаад одоо хөгжим тоглоод эхэлж чинь гэж штэ. Тэгэхээр тэр давхар бас нөгөө нэг дотоодын аялал жуулчлалаасаа гадна мэдээж одоо тэр нөгөө онцгой одоо тодтол байгаа штэ. Одоо үүссэн одоо их нутаг нэгэ те. Тэгэхэд тэн дээр ингээд хүмүүс өөрсдөө яг ингэж хүлээж авч байгаа мэдрэмж нь ер нь хэр санагдсан бэ? Мэдээж одоо тэр чинь нөгөө өөрсдийнхөө ямиг одоо жишээ нь хоёул монголоор бодох юм бол хоёул нэг өөр аймагт очиод яг тэнд одоо уртын дүүссэн аймаг дээр очиод ч юм уу тэрнийг сонсох. Тэгсэр бас монгол хүн байгаад байдаг. Тэрний хүмүүсийн хүлээж авч байгаа мэдрэмж нь ер нь хэр анзаарэгдсэн бэ? Ер нь бол country гэдэг энэ жанр ч өөрөө угсаа Америкт айгүй хүчтэй. Маш өндөр борлуулалттай бас зах зээл байгаа шүү дээ. Тийм одоо жанр шүү дээ. Тийм тэгэхээр хүмүүсийн дээр угсаа авж байгаа хоёрдугаарт нөгөө магадгүй юу бах бос хүмүүсийн хувьд гэдэг ч юм уу яг тэр нөгөө хідний бэрхшээлээс магадгүй болоод ч юм уу яг сайн ойлгодгүй ч юм уу байж магадгүй те эсвэл магадгүй одоо амьдарч байгаа нийгэм те тэр зүйлээсээ болоод яг нөгөө сайн ойлгодгүй байж магадгүй түүнээс яг нөгөө энгийн хүн болгон тохиолддог амьдралыг ингээд дуулаад байдаг болохоор хүнд хүрэх нь бол амар амархан байд юм шиг санагддаг. Тэгээд яг Америкчуудын хувьд гэсэн юм уу эрийн бөгшин залуу гэлтгүү. Тэгээд л яг тэр чигээрээ сонсдог. Тийм жанр тэгээд уусаа ингээд хүмүүсийн харахад хүртэл тэрүүгээр орой бол ингээд бүр замаа хааж агаад ингээд бүр төв замаа хааж агаад холхилдоо ингээд амар их хүнтэй. Тэг. Ер нь бол бас магадгүй Америкт Америкаар аялж байгаа бол тий. Nashville гэдэг тэр газраар ер нь бол заавал очиж үзэх ёстой газруудын нэг баг. Чигсалтанд оруулаад тий зорж очиод. Got Talent-д
орж исэн инх эрдэнэ одоогийн инх эрдэнэ хоёрын хооронд хэр их өөрчлөлт явагдав. Мэдээж одоо уран бүтээлээс ахуулаад бас өөрийн чинь хүсэж байгаа карьер мэдээж өөрчлөгдсөн байгаа. Энэ хоёр ер нь хэр их одоо өөрчлөгдсөн байна. Савлгааны хувьд яг 16 оноос хойш хөө 9 жилийн өмнөх инх эрдэнэ бол бас нэг тодорхой хэмжээнд хүмүүс хүүхаа гэж яхад бас нэг жоохон юм одоо айцтай ч юм уу сонирхолтой байсан бол одоогийн инх эрдэнэ маш их зүйлийг одоо өөрөөсөө шаардлагатай болсон байгаа гэж надад анзаарч байна л да. Тийм мэдээж яг магадгүй ингээд яг цаг явахын хэрээр тэгээд ингээд яг нэг зүйлдээ тууштай байхын хэрээр яг магадгүй мөрөөдөлтөө илүү ойртож байгаа гэж бодож байна. Тийм болохоор хийх зүйл, хариуцлага ингээд бүх зүйл харьцангуй өөр төвшөнд очижсэн байж байна. Яг одоо хувь хүний хувьд гэх юм бол би нэг амар тийм сөрхий өөрчлөлт гарсан гэж боддгоо шүү дээ. Тийм. Намайг ингээд би айгүй бол ах найзуудтай. Тийм. Тэгээ бүгдээрээ намайг нэг юм үлгийн дөтөлцсөн гэдэг байхгүй. Тийм. Тэгээд ерөнхийдөө би ингээд хөгжим хүн ингээд сонсох, хөгжим тоглох ч юм уу те. Тэр үйл явцыг би ингээд ерөнхийдөө хүн өөртөө ярилцах маш том юм цаг байдаг гэж би боддог байхгүй. Тэгээ магадгүй маш олон цагийг тэгж өнгөрөөсний хувьд ч юм уу ингээд азар тухайн үед л ерөнхийдөө ингээд за би нэг иймэрхүү хүн юм шиг байна те. Өөртөө банк толж исэн. Тийм. Магадгүй ингээд явах юм бол би насны эцэст магадгүй өөртөө харамсахгүй амьдрах юм байна гэдэг ч юм уу яг нэг тиймэрхүү юмнуудаа харцсан ч байсан болоо гэж боддог ш. Тэгээд яг хүний хувьд бол нэг амар өөрчлөгдсөн зүйл байхгүй хаа. Гэхдээ би сайн мэдгүй ш намайг магадгүй босод хүмүүс л юу яах вэ. Тэгээ нөө жоох юм би чи хараа жоох муутай. Тэгээ мэдгүй ягаад чи шил зүүж чаддгүй. Тэгээд нөө танихгүй хүнтэй бас нэг юм үг солиод байдг болохоор хүмүүс л яг нэг жоох их зантай нэтер гэж боддог юм шиг байна. Гэхдээ яг мэдлээд ингээд дүүцэх юм бол би чи олон ингээд ямар тийм асуудал нэлттэй хүн байгаа ш. Гэтэ энэ хэрдэн жоохон дараахан хүн болов. Надаа би бол чамтай нэг 2-3 дахь удаагаал ер нь л уулзж байна. Тэгэхэд ер нь тэгээ манхны нэг юм юу байгаад байдаг шүү дээ. Нэг дуучин ч юм уу, жүжигчин ч юм уу, одоо хөтлөгч ч юм уу, одоо энэ тайзан дээр ажилладаг хүмүүсийг амар юм хилэн талангуй ингээл нээлттэй байдаг болов гэж хараад идэг. Тим юм нэх гээд идэв шүү дээ. Ер нь тий. Яг үнэндээ бид нар ингээ хөрсөн дээрээ буугаад ингээ ажиллаж байгаа орчинд л бид нар яг тэр үед л 100% гүйцэтгэлтэй байхаас биш. Тэндээс гараад бид нар яг ингээл л дараахан л одоо хүн юм ярил тийм үү. Тийм ингээд үг солих хэмжээний л дараах хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэр тал дээр ер нь юу гэж боддог вэ? Би бол яг өөрийг чинь бол зүгээр жоохон дараахан хүн юм болов уу гэж мэдэрсэн байхгүй юу. Энэ үнэн энэ зөв буруу юу? Магадгүй. Ер нь бол би чинь угаасаа сэрүүн цагийнхаа бараг 80% нь тэгээд дуулаад дуу сонсоод өнгөрөөчдөг болохоор чинь угаасаа 20% нь тэгээд сүйтгэн ч амжихгүй байна л да. Нэг бол дуугаа бүтээгээд нэг бол дуугаа сонсоод ч юм уу тийм ер нь бол миний сонсох үйл явц бол маш их цаг ерөнхийдөө авдаг. Тийм тэгээ одоо маш олон бэлтгэлийн үр дүнд угаасаа ерөнхийдөө би нэг иймэрхүү дуулна гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд нөө ингээд сонсонгоо дотроо бэлдээд идэг гэх юм уу. Энэ хэсэг дээр ингүүл гоё юм байна. Энэ хүний энэ нуглаа ингээд зарим хэсэг дээр ашиглах гоё юм байна гэдэг чинь ингээд нөгөө суралцаад яваад байгаа судалгаа. Тэгээ 20% нөгөөсөө нэг тэгж дүрсгүйдэж бас амжихгүй байна тий. Гэхдээ адилхан л ер нь залуу шүү дээ. Тэгээд хаяа нэг дүрсгүйтэн гэхдээ зөвхөн таньдаг хүмүүсийг өөрөнд л хөвчлээ. Тий. Тэгээд ерөнхийдөө магадгүй тийм дарааханд байхаа.
Гэхдээ ичнээн дараахан шигсэн хүнд яг нэг юм талдгнах орон зай дутагддаг те. Тийм тэгэл нөгөө хүн болгон 0-доо дуучин гэдэг шиг те. Баны өрөөндөө дуучин гэдэг шиг тэгэл бас тэр хүнэндээ бас талтгана шүү дээ. Усанд орж захтад дуулдаг. Өгшөөр тарахтаа ч юм уу. Үгүй. Одоо нөгөө юм жоохон муу зан сураадах шиг байна. Одоо манай ажил дээр чинь биднэрт нөгөө бэлтгэлийн өрөө байгаа. Тэгээд тэгэнгүүт нөгөө яг нөгөө биднэрт зариулсан ингээд тухтай орчин гүйцэтгэх орчин байна шүү. Тийм. Тухтай орчинд яг ингээд гой дууралтан дээр дуулсаар агаад. Жоохон юм тааруухан тохиргоотой газар ч юм уу нэг юм дуулах гэхлээр жоохон нэг тийм гээд стандарт гэхдээ чухал бүх зүйл дээр байх хэвээр яг нөө зөв гормоор нь үлдэх нь яг баг сайн муу хийхээс илүү баг тэр стандартын дагуу байх нь амар чухал юм шиг санагд. Тийм ерөнхийдөө ядчил нэг юм одоо бүхнээс илүү гоё биш юм аа гэх те ядаж яг нэг тийм стандарт нь байждаг бол мэдээж гоё. Тэгээ нөгөө агуулсыг нөгөө бид нарыг дандаа тэгж яддаг штэ ингээд тайзан дээр гардаг болохоор л ерөөсөө ингээд нэг юм амар тийм яг нээлттэй гэж боддог штэ. Тэгээ ажил бол ажил, амьдрал бол амьдрал штэ. Тэ мэдээж яг хөө тэнд гоё бидний нэг бусдаас илүү магадгүй даваа талтай зүйл нь дуртай зүйлээ хийгээд ингээд өөрсдийгөө тодорхой хэмжээнд аваад явж байгаа байх гэж бодож байна. Яг л спортын хүмүүстэй адилхан ш бид нэр гудамжинд бүхчүүтээ таарчаад барилдаа ч гэдүүл шүү дээ. Тэгэхээр барилдаа чи бүх үстэй гэхгүй үстэй гэж. Тэрний магадгүй дуучинтай ч юм уу жүжигчэнтэй дарахаараа баг онгоо яриад өгч нэг дуулчаач муулчаач гэдэг шүү дээ. Тэгээ нэг тиймэрхүү хандлагыг бас хүмүүс гаргахгүй байвал зүгээр юм болоо гэж боддог. Тэгээ бид нэр ингээд яг тийм нөхцөлтэй ингээд бас айгу олон тулгардаг шүү дээ. Тэгээд ингээд боловсноор жоохон ингээд үгүйгээ хэлэх гэхлээр нэг юм их зантай болчдөг тий. Тэгээд хүн болгоны хүслийг хангах гал дуулаад яваад байна гэж мэдээж байхгүй бид нар ч бас өөрийгөө хөндлөмж өөрийн арам зай байх хэрэгтэй шүү дээ. Хүний хүсэл гэж болсон байгаа шүү дээ. Тий. Тэгээд бас хүмүүстэй хандаж хэлгээ тий. Бас бити болж өгөх гэж байгаа. Яг тэр хооронд ингээд нөгөө хүн айгуу давхар эвгүй байдалд ороод байдаг тий. Үгүй гэхлээр ингээд нэг юм өөрөө асуусан ч бас эвгүй байдалд орж байгаа шүү дээ. Ер нь бол тийм жоохон тулгаад байдаг хүмүүс эвгүйхэн хэлчих юм бол бас тэр хүн ч айгүй эвгүй байдалд орж шүү дээ. Тэгээд нөгөө түн ч гэсэн нэг юм хүмүүстэй амар их зантай нэг хурш ингээ харагдаад ингээл яг үндэ хоёлаа эвгүй байдалд ороод бараг дуустдаг тий. Хоёлаа яг нөгөө хоёр хүн ч хоёлаа тийм хэцүү нөхцөлөд үүсхийг бодог байхгүй уулмал. Тэгсэн ирнэ тэр чинь асууж байгаа тулгаж байгаа хүн ч гэсэн ингээ хажуу талаас нь харахад яагаад тиймтэй гэсэн бодол төрдөг. Надад бол яг төрдөг. Тэгээ манайхан яг энэ хувийн орон зай тий одоо энэ бусдын одоо тэр орон зайг бас хүндэтгэж яах нь маш чухал юм биш үү тий. Гэхдээ одоо энэ ингээд энэ юм хандлагын одоо энэ өөрчлөлт явагдаж байгаа шиг санагддаг байхгүй. Хүн бас шууд ингээд чи ингэж тэхгүй юу ингэхгүй юу гэж тулахаасаа илүүтэйгээр тийх боломжтой юу тий өөрт чинь ямар санагдаж байна. Болохоор л ингэж гэдэг ч юм уу. Ийм харилцан хамтран ажиллах одоо чиглэл рүү яваад байгаа юм болоо бидний бас нэг юм хандлага соёл бас айгүй юм орд өөрчлөлтөнд орж байгаа юм болоо гэж эргээр ингээ гой зүйлүүд надад анзаарэгдэж байгаа л да. Хоёлоо түрүү жил нэг тоглолтын дээр таарсан юм аа. Тэгээд тэр үед ингээ тэр танхимд нэг юм 300 гаруй эмэгтэйчүүд байсан. Чи 2 дуу дуулна гэжсэн байхгүй. Тэгээд би чамааг ураад чи дуулаад амар гоё дуулаад хүмүүс ингээл бүгдээрээ амар хүлээж аваад тэгэхэд яг чамд яг ямар мэдрэмж төрж исэн бэ гэдэг асуух гэдэг. 2 дуугаа дуулчаад ингээд буугсан чи ингээ тэр бүсгүүчүүд ингээ амар шугилдаад ингээ тэр дунд ингээ нэгэн ч одоо дахиад нэг дуу гэж хэлээгүй заяа зүгээр ингээ шугилдаал ингээл ийм шуугсан л орчин үүссэн бохгүй. Тэгсэн чинь чи тэгсэ. За дахиад нэг дуу дуулчих гэдэг яг шууд нэмээд нэг дуу дуулцсан. Тэр үед ер нь яг ямар мэдрэмж авдаг вэ? Ялангуяа чиний сонсогчдын баг яг фэн клуб эмэгтэйчүүд их баха.
надад бол тэр үед ямар гоё мэд би ч бас ингээ нөө чамаар ингээ араас жаараад жоох хатархаж байгаа шүү дээ би ч бас ямар гоё хүлээж авд юм бэ хүмүүс гэдэг. Тэр үед яг ямар мэдрэмж орж ирдэг вэ? Мэдээж гоё шүү дээ. Яг бидний хамгийн том урам авч байгаа зүйл чинь хүмүүсийн тэр гоё алга ташлт урмын өгс шүү дээ тий. Тэгээд би тэнд одоо ингээд дуртай зүйлээ аз жаргалтайгаар хийж яхад тий. Надад дахиад нэг дуу нэмээд болох надад нэг тийм юм асуудал биш тий. Харин ч гоё болж ивэл дахиад нэг 3 минутыг тэр хүмүүстэй гоё ингээд аз жаргалтай тий өнгөрөөгд ингээд одоо юу гэдэг чинь тэр магадгүй тэр мэдрэмжийг над дахиад нөгөө ингээд авах хүсэл байгаа болохоор магадгүй дахиад дуулсан биш тий. Яг тэр ер нь бол бид нар чинь ингээд нэг тодорхой хэмжээр мэдрэмжийн төлөөл амьдарч байгаа юм шиг санагддаг байхгүй. Нэг ийм гоё мэдрэмжийг амаараа тийм тий. Тэрнийхэн төлөө ингээд урам аваад байна. Тий. Яг ингээд нөгөө хэрэгтэй зүйлүүдээ хийгээл явдаг тий. Тэгэхэд бүр тэгсэн юм аа ингээд чи ингээд дуулаад ингээд дууссан чи хүмүүс ингээд бүр ингээд шуугаалсан байхгүй ингээд гэл 300 гаруй бүсгүүж ойрлохоор чи бас тий тэр чинь амар юм сонсож байгаа. Тэгээд хин ингээд нэг дуу дуулаад чи бо дахиад нэг дуу ч юм уу ингээд би хэлэх юм болоо гэд ингээд хүмүүсийн ингээд юуг нь тэр мэдрэмжийн ингээд хараад байгаа шүү дээ. Тэгмэд хэлэхгүй ингээд орилоо л байгаа байхгүй. Тэгсэн чинь чи яг мэдрээд за дахиад нэг дуу долч игээд тэгэнгүүт нь за орой гоё юм. Тэр тэтэ амар гоё мэдрэмж хаяг өөрөө ингээд пак гэд нөө дуу сонсож байгаа хүнээсээ баг илүү мэдрэмж авдаг болоо. Бүр илүү ад жаргалтай болох хаа. Тийм. Ер нь бол ер нь яг ингээд нөгөө зүйрлийг гэхлээр бас зүйрлэхэд айгүй хэцүү л дээ тийм. Ер нь бол маш гоё мэдрэмжтэй. Тийм. Зүгээр гудамжинд явж байхад ингээд хүн ч гэсэн ингээд гоё таниад гоё мэдлэх тийм. Магадгүй ингээд машин зам тавиад өгөхөртөл ингээд яг ингээд нэг юм зүйрлэж болохгүй тэгсэн хэрнээ нэг амар гоё мэдрэмж өгдөг шүү дээ. Энгийн зүйлээс ч гэсэн гоё мэдрэмж авдаг тийм. Хүнгэл мэдлэг сайн байна уу гэж мэдлэнгүүд яг хүн өөрөө ингээд хүн ингээд сайн энэ тус мэддэг. Одоо хүнд ингээд талархдаг ч юм уу эсвэл одоо өдөрт амжилт хүсье гэдээ хэлждэг байх юм бол өөрөө бүр илүү их одоо цэнгийг өөртөө хөндлөлтийн гинэлтэй. Тэгээд энгийн одоо үед ингээд бид нар ингээд нэг CV орохоор ингээд нэг гоё хагаад идэв штэ. Сайн байна уу гэж хэлчихээр яг зөрүүлээд ингээд сайн байна уу гэдэг хэлэхэд хүртэл ингээд тэр дунд одоо энерги хоримтлагдж идэг гинэ. Тэгээ тэр судалгаан дээр Лондонгийн их сургуулийн судалгаа байсан баха. Бараг 3000 гаруй хүмүүс донд судалгаа хийгээд тэнгууд нөө хүнтэй их сайн мэдлдэг хүн илүү урт насалдаг гэж одоо үр дүн гарсан байх шүү. Хандлага сайтай хүн бол бас ад жаргалтай уртнуудаа л амьдрах юм шиг ба. Нэг эрдэнтэй ингээл сайн байна уу гэл ингээл хүмүүс юм яриад яавал ер нь хэр хүлээж авах уу? Ер нь ярилцаад ингээд хэсэг байх уу? Ер нь боломж нь байвал тийм гайгүй байвал ер нь бол их тийм асуудалгүй тий. Би ингээд хүн юм асуугаад байвал нэг ингээд жонжоо хийгээд идэг. Тий. Яг асуухгүй байхаар ингээд ядлан чимээг байгаад ээж чаддаг тий. Тий. Тэгэхээр тиймэрхүү төрлийн. Тэгэхээр би чамаас даруухан ингээд бодсоосыг төгчөө шүү тий. Тийм л ах би нэг юм би миний нэг сонин юм би ингээд гэр бүлийнхэндээ ч баг юм нэг сайн ярьдгүй. Ер нь ингээд гэртээ хийж ажиллаа авч орохгүй гэж боддог байхгүй. Тэгээд ямар ч асуудал байсан би өөрөө л ард нь гарах хэрэгтэй тий. Миний л амьдрал гэдэг тийм философитой. Мэдээж гоё ад жаргалтай юм байвал гоё хүн болгонтой хаваан цэцэн түгэн асуудал гарах юм бол ер нь бол тэгээ сарнаас ч нөндөө ер нь бол тэгээ яг бүгдийн энэ адилхан өөрөө шийдгийг зорддог тоо. Тэгэхээр шууд асуудалтаа тулдаг төрлийн. Тийм. Ер нь бол ямар нэгэн байдлаар тулаад тэгээд даваад гарч мэдээж тэрийг давж гарч ижил дараагийн одоо магадгүй тэр ханыг давж гарч ийн гэсэн үг шүү дээ. Өөртөө одоо итгэлгүй байх мэдрэмжийг хүн болгон ямар нэг байдлаар авсан байдаг шүү дээ. Энэ хэрдний үед яг тийм мэдрэмж
авч яв. Юунаас авч яв. Тийм тохиолдол байна. Хэлвэл гайгүй дээ. Одоо яг санаанд орж байгаа юм байна. Би ч аягүй мартамхай. Ерөнхийдөө гайгүй шүү. Би чинь тэгэл одоо ер нь 20 настай байхдаа яг аюултай монголчуудад орсон. Тийм. Тэгээд тэр мөчөөс ахватлаад яг би ч уулуурхайн инженер хүн те. Тэгсэн юм одоо хүртэл ингээд яг зөвхөн одоо уртлагийн ажил хийгээд явж байна. Тэгээд одоо магадгүй тэр нөлөөгөөр ч юм уу ингээд яг орчин маань нэг тийм амар намайг итгэлгүй байх тийм нөхцөл бүрдүүлэх нь их бага юм болов. Тий. Тэгээд магадгүй одоо охин тогдог ч юм уу тийм мэдрэмж бас байж болно л да. Тэгээд тиймэрхүү мэдрэмж бол тэгээд мэрсэр байгаа. Гэхдээ би нэг юм хитрхи нэг юм төсөөлж нэг юм боддог болохоор тэгээд одоо магадгүй эмэгтэй хүний хувьд бол юу аахгүй. Би эзэж эмэгтэй хүн байж үзээгүй те. Эзэж ер нь эрэгтэй ч гэлтгүй эмэгтэй ч гэлтгүй эрэгтэй хүний хувьд би ч гэсэн эзэж тэр хүний одоо оронд амьдарч үзээгүй. Тэгээд би бол зүгээр бодж өгөө зүгээр бүх юм гоё ярилцаа шийдчих илүү амар юм бодлоо гэж боддог. Тийм. Яг магадгүй тэр нөгөө би нэгээ одоо юу гэдэг чинь мэдрэх хийнэ тэр гэдэг асуудал бол тодорхой хэмжээний хугацаанд хамт байсны дараа үүсдэг тийм зүйл баг л та. Түүнээс биш ямар нэгэн харилцаа одоо эхлээд удаагүй байхдаа бол нэг тийм юм бол айгүй хэцүү шүү дээ. Тийм болохоор зүгээр адилхаар ярилцаад асуудлыг шийдээ явчих юм бол илүү амар гэж боддог. Тийм болохоор магадгүй тэр хүн үгүй гэсэн ч гэсэн зөөхгүй үгүй бол үгүй гэж би тэгээд ингээ яваад өгчдөг болохоор тийм нэг айгүй энгийн юм байна шүү дээ бас. Тийм одоо өндрүүлэх дургу төрлийн одоо би чинь ер нь нэг тийм жоохон өөдрөгдөө төрлийн эсэн бусын юм боддгоо. Тийм гоё шүү дээ. Ийм байх чинь бараг амар амьдэрдэг хүн шүү дээ. Бурхны бэлэг шүү. Яг зарим үед бол яг би болохоор яг өөрөөс чи өөр төрлийн хүн л дээ. Яг би өөрөө ингээл бодохоор ингээл яг зарим зүйл дээр ингээд амар их юм бодоол нөгөө бодох тусам чи нэг хэлжээс тань нөгөө амар их бодохоор бас дими гэ тэ. Тэгээ бодох тусам л улам хүндрээд л идэм билээ. Нөгөө нэг 100 бодол байлаа гэж тэрнээс чи одоо хэдэн эерэг байх вэ? Гэл бодонгууд нэг ихэнх нь сөрөг байгаад байгаа байхгүй тийм шүү дээ. Нэг угсаа 80% нь бараг сөрөг гэдэг үстэй. Тийм шүү дээ. Тэгэл яг нөгөө сөрөг юм ботаал хатсан улам л хэцүү болол зүгээр л ингээ юу ч бодохгүй хийчих юм бол бараг ингийн л тэ нөгөө хүмүүс нэгдэш нэ эхлээд дараа нь хийчих юм уу тэ бараг зарим зүйлийг хийцэн ингийн хийж явах та ч юм уу тэ бодлоо тэ бараг тэр нь бараг зүг бах тэ. Манай подкаст гоё дуу хөгжмийг сонсогчдод үзэгчдтэй зориулахыг зорддог ийм подкаст байгаа. Тэгээд өөрийг чинь одоо яриан дондороо нэг дуг бид бүхэн зориулаач гэж хүсэж байна. Окей. За тэгвэл гоо намуухан дуу явчих тий. Болоо. Хамаагүй хоёлын гоё мэдрэмжийг yesterday явчих. Тэгээ. Yesterday, all my troubles seem so far away. Now it looks as though they're here to stay. Oh, I believe in yesterday. Suddenly, I'm not half the man I used to be. There's a shadow hanging over me. Oh, yesterday came suddenly. Why she had to go, I don't know. She wouldn't say. I say something
Yesterday, love was such an easy game to play. Now I need a place to hide away. Oh, I believe in yesterday. Why she had to go, I don't know. She wouldn't say. I say something wrong. Have I longed for yesterday? Yesterday, love was such an easy game to play. Now I need a place to hide away. Oh, I believe in yesterday. Яа. За тэгээд яг амар гоё подкаст болж байна. Миний хувьд бүр үнэхээр Ойрд дуулаагүй миний дөг. тийм яа. Фрэнк Синатра яг өөрөө чи яг айдл гэж хэлжсэн. Фрэнк Синатрагийн яг амьдрал ч гэсэн бас маш их зүйлийг тулсан хүн юм шиг санагддаг байхгүй. Фрэнк Синатрагийн яг юунд хамгийн их татагддаг вэ? Мэдээж дуу хуураас гадна өөр зүйлүүд л байгаа. Гэхдээ надад болохоор ер нь бол яг дуулалт тал дээрээ. Тий, ер нь бол бусдаас амар өөрөмж санагддаг. Яг нэг юм аян дээр нэг юм гоё үлгэр ярьж байгаа юм шиг ингээд гоё ярьж дуулж чаддаг. Тийм юм шиг санагддаг. Тэгээ надад болохоор одоо яг джазаас бол Frank Sinatra ер нь бол хамгийн тийм өвөрмөц дуулалттай гэдэг ч юм уу хамгийн тийм бусдаас илүү гоё зүйл нь миний хувьд яг зөвхөн миний хувьд ч тийм гоё тийм яриад байгаа юм шиг сонсогддог. Мэдээж Elvis Presley гайхамшигтай. George Strait яг надад бас ерөнхийдөө тийг санагддаг байхгүй. Тэр мэдрэмжийг төрүүлээд байна шүү дээ. Тийм илүү зүгээр ингээд юм яриад байгаа юм шиг. Тийм зовлонгүй гэдэг ч юм уу те ингээд зүгээр л гоё ингээд сонсоод тайвшраад яг нэг тийм мэдрэмжийг өгдөг. Тэгээд Garth Brooks гэдэг одоо country дуучин байна. Тийм ингээд ерөнхийдөө бол яг жанр хамаарахгүй ингээд маш олон төрлийн дуу сонсно. Тийм гэхдээ яг ингээд тухайн дуучны хувьд гэх юм бол яг ингээд энэ хүмүүс их тийм магадгүй ховор төрөх хүмүүс байх. Тийм байна. Гэхдээ угаасаа л энэ хүмүүс ч нөө маш олон жилийн хугацаанд энэ дуу амтай одоо хүртэл ингээд шинээр сонсож байгаа хүмүүс энэ дунд хартаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ цаанаасаа ямар нэг байдлаар энэ бол энгийн зүйл бас биш байхгүй. Тийм магадгүй тийм нэг юм ертөнцид дэвэгдсэн нэг тийм төрөл байгаа ах гэж бодд юм аа. Хоёулаа түрүүн ярьж байхдаа нөгөө Бадрууган Адар сүрэнгийн дуунуудыг ингээд сонсоод амар гоё мэдрэмж авч ирсэн гэдэг чинь надаа ингээд Бадрууганы дуунуудыг сонсохоор амар гоё яагаад гэдэг байхгүй. Яг нэг яг манай Монгол яг энэ pop тэ эстрад яг энэ дуу яг энэ болоо гэсэн яг нэг юм бодол төртий. Энэ уурхаа арвагаан хон цагаан үйл тэ Улаанбаатарын агаар гэх мэтлэн Бадрууганы дуунуудад ер нь хэрэг дуртай бай, аль дунд нь дуртай бай. Би одоо Монголоос яг тийг санагддаг байхгүй. Адар сүрэнгүй Бадрууган яг ингээд яг дуучны хувьд ингээд бас яг нэг юм амар гоё ярьж дуулаад байгаа юм шиг арай нэг юм өөр сонсогдоод байдаг. Тэр тусмаа би яг Бадрууган дуулалтыг бол яг ингээд Синатра шиг илүү тийм их тийм сонирч нэг юм яг дуулалт нь яг ингээд байгаа юм уу гэхлээр бас яг тийм ш тэ. Тэгээ Адар сүрэнгүй бол яг харьцангуй нөгөө ингээд ойлгоход арай амар гэдэг хэвхэв. Одоо яг ингээд дуучны юм юм. За энэ хэсэг дээр ингэх юм байна. Ер нь манер нь ингэж явд юм байна. Энэ одоо дуучны дуулалт нь ч гэдэг юм те.
бадруугангуй болохоор амар юм барьцгүй амар ивгүй. Хөвөлзүүлээд байдаг шүү дээ. Тэгсэрнээ сонсоход гоё амар гоё таатай. Тэгээд яг хуу дуртай дууны хувьд гэх юм бол тэгэл ер нь дийлэнх дуунуудад нь л дуртай дөө. Тийм. Гэхдээ яг магадгүй одоо Адар Сүрэнгуй гэдэг ч юм уу нөгөө сонсоогүй дуу бас айгүй олон байд юм шиг үлээ. Тий. Яг Бадруугангуй хувьд ч гэсэн тийм л байгаа хэл та. Би яг хэдий одоо тэр дуучин дуртай байлаа ч гэсэн яг таалагдсан дуугаа сонсдог. Тийм. Таалагдаагүй нь яг магадгүй сонсож үзээд тэгээд окей за энэ биш юм байна гэх юм бол тэгээ нэг олон дахин давтаж сонсоод байдгүй. Яг таалсан дуугаа бол маш олонтой. Маш олон чадна. Тийм. Дахин сонсдог. Хоёулаа зөв фантастлаа зэ. Яг одоо ингээд нэг дууг тараалаад 100 сонсч чадна гэвэл ямар дуу хэлэх вэ? Өөр юу ч сонсохгүй яг тэр дууг 100 удаа би яг нэг доор сонсч чадна гэвэл за юу гэж магадгүй. Энэ амар олон дуу байна. 100 удаа сонсох юм бол Boys Too Many End of the Road суурин дээр нь 100 сонсон шүү дээ. Суурин дээр нь 100 сонсч чадна. George Strait-ийн I'm Living for the Night гэдэг дуу. Тийм. Amarillo би одоо чинь 100 яг суурин дээрээ 100 сонсч чадна. Хонь цагаан удыг би бол 100 сонсч чадна. Энэ зөндөө дуунууд байна. Ер нь угаасаа аль хэзээ баг 1000 сонссон дуунууд ах уу? 2000 сонссон дуунууд. Нэг завсаргүй яг дараалуудаа л сонсоод байдаг төрлийн хүн үү эсвэл ингээд өөрийн листээ сонсголтой байна. Лист жоохон тойруулна. Гэхдээ янз бүр. Яг одоо би гэхэд ч одоо ер нь баг ингээд эморох гэдэг зүйл ч одоо бидний салшгүй нэг хэсэг байж байгаа шүү дээ баг тийм. Тэгээд миний баг ингээд цаг гаргаж эмордог. Яг кофе уугаад яг дуу сонсоод тэгээд ерөөдөө яг цаг гаргаж одоо эмордог гэх юм уу? Тийм. Тэгээд эморох дуртай байна те. Үгүй юу? Дуртай ч одоо юу ах вэ? Тэгэл ер нь одоо миний ингээд ажиглахаар jazz country гэдэг энэ жанрууд нөгөө хөвчлэн амьдрал дуулдаг болохоор дийлэнх одоо ингээд супер одууд хөвчлэн 30 гарчаад ингээд улам хүмүүст гоо танигдаж ирсэн байдаг байхгүй. Тэгээд тэр нь юу гэж юм бэ гэхэлэр мэдээж тэр амьдралыг үзчихэд тодорхой хэмжээний яг амьдралыг үзчихэд дараа нь тэрийгээ дуулж байгаа байхгүй. Ер нь бол үзсэн харсан юм а дуулж байгаа гэсэн. Бодит өвдөл бодит одоо тэр мэдрэмжүүдийг авчаад тэрнийгээ дуугаар дамжуулж өгүүлж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр уран бүтээлч өөрийн гэсэн яг нэг цэцэг дэлгэрдэг шиг те ирвэхээ ингээд өтөж жагаад ирвэхээ болдог шиг тэгж цаг хугацаа байна. Тийм ерөнхийдөө бол миний анзаарж байгаагаар бол яг нэг тийм цаг хугацаа байгаад байдаг юм шиг санагддаг. Яг гэхдээ тэр хамгийн гол нь тэр цаг хугацаанд яг тухайн хүн маш их хөдөлмөр те яг тууштай байдал маш олон зүйл ингээд тэр үнийг амжилтанд хүргэж байгаа ч гэсэн яг ингээд нэг юм тодорхой хэмжээний хугацаа байгаад байна гэж хараад байдیں۔ Тэгээ миний хувьд ч гэсэн яг тэр болтол өөрийгөө бас нэг талаар нь хөгжүүлж байгаа зүйл гэж боддог байхгүй. Одоо маш олон мундаг дуучтай сурах юм амар их байна шүү дээ тий. Зөвхөн дуулалт юм тий. Магадгүй цаашаа хэрэгтэй өөр зүйл хэрэгтэй гэх юм бол тэр болгоныг сурахад бол ингээд маш олон зүйл хэрэгтэй болно. Яг дуучин гэдэг одоо хүний хувьд одоо миний зүгээс шалтгааллах зүйл гэх юм бол магадгүй энийг илүү сайн төгсрүүлэх тийм сайн хийлэг болчих юм бол тийм магадгүй одоо дараа нь хин нэгэнтэй хамтарч ажиллахад энэ талаас илүү асуудал үүсэхгүй гэдэг ч юм уу тийм тэр одоо юу үзэл бодлоос ч юм уу тийм магадгүй бас дуртай болохоор ч тийм юм тийм тэгээд нэг тиймэрхүү шалтгаантай байд юм болов яг тийм одоо эморох дуртай гэхээс илүү
сонсох болгондоо би угаасаа яаж энэ шиг дуулах вэ? Яаж ингэж мэдрээд байна гэж би боддог. Тэгээ дээрэс нь хөвчлэн нөгөө гадаад дуунууд сонсдог болохоор одоо яг энэ үгээр яг ямар утга илэрхийлээд байна гэдэг ч юм уу те. Тэгээд тэрийг илэрхийлэхийн тулд одоо аль хоёр үгний хооронд илүү зааж ийн гэдэг ч юм уу. Бүр ингээд тэр яг наривчилж детальны сонсдог гэх юм уу. Одоо нэгэнт л Америкт төрөөгүй тэнд өсөөгүй юм чинь яаж тэр хэлийг төгс сурсан би Америк хүн биш байхгүй тий. Тэр бүх лог тэр бүх юмыг зүгээр сонсоол сураад байна гэж байхгүй. Тэгэхээр маш олон удаагийн сонсолт, маш олон удаагийн давталт тий. Тэгэл магадгүй дутуугаа нөхөх гэж байгаа нэг зүйл арга зам нэг болов. Гайхамшигтай. Мэдээж надад болохоор бас нэг тийм бодол төрдөг байхгүй. Бид нэр ингээд одоо чинь инх эрдний хувьд тайзан дээр ингээд дуулж байна. За мэдээж одоо ингээд маш том аваард одоо энэ том одоо дэлхийн зах зээл рүү зорж штэ тий. Тэгэхэд энэний ард маш их хөдөлмөр байгаа гэдгийг хүмүүс мэдрээсэй гэж боддог байхгүй. Маш их хөдөлмөр сонсгоос гадна өөрийгөө бэлдэх, дуулах мөн дээрээс нь одоо зүгээр энгийн ч байж болохгүй бас маш их сахилга бат хэрэгтэй л байгаа хэл та. Энэ бүх хөдөлмөрийн одоо Фрэнк Синатраач тэр маш их олон зүйлийг маш их ямарч иж те маш их төвлөрж иж ийм одоо дуу бүтээлийг дэлхийн чихэнд дэлхийн одоо тэр хүмүүсийн сонсогчдын зүрх сэтгэлд үлдээ тийм болов. Бид нар бас уран бүтээлчдийгээ мөн дээрээс нь одоо спорт урлаг ялгаагүй энэ хүмүүс амжилт гаргахад энэний ард маш их одоо маш их ганцаардал маш их одоо хүмүүст үгүй гэж хэлсэн байдал маш их татгалзах одоо маш их сахилга бат явж идэг шүү гэдэг манайха бүгдээрээ гоё ингээд хүндэлцгээе яа тэгээд энийг бас подкастаараа дамжуулж уриалмаар байна. Бүр цаанаа ингээд одоо ингээд нэг юм ахмад настай хүмүүсийг харахаар бид нар ингээд цаанаа амар хүндэтгдэн штэ. Тэр их хүндэтгэлийг одоо авах хэмжээний маш их хөдөлмөр одоо хүн болгонд байдаг шүү. Тэгээд бид нар бие биенийхээ одоо тэр нэг юм хичээл зүтгэлийг тэр нэг сахилга батыг хөдөлмөрийг тэр эмо өдрүүдийг хүндэтгэж ингэж бас бодцгоё. Тийм. Би үүндээ хайртай байцгаая тий. Шүү тий. Инх эрдэнэсний бас нэг төсөөллийн асуулт асуучих. За. Хэрвээ инх эрдэнэ одоо дуу хоолой инх эрдэнэ хөгжим байсан бол ямар хөгжим шиг дуурах вэ? Ямар нэг хөгжмийн зэмсэг байсан бол Умид сайн одоо хэлж мэдэхгүй магадгүй тэгэл одоо гитар юм болов бүх одоо мэдрэмж маань илүү их гитар гэдэг хөгжимтэй холбогдсон баг. Яг миний бас дуртай хөгжим гэх юм бол би тоглолтгүй ч гэсэн саксофон амуур байж амар дуртай. Тийм. Гэтэ хэрвээ чи ямар хөгжим болохыг хүсэж ийн вэ гэх юм бол би амун хуур гэж магадгүй. Амун хуур юм уу саксофон байж магадгүй. Амуур гэхдээ амар юм бас яг юм контрач байна. Дээрэс нь айгүй энгийн хөгжим тий. Үгүй энгийн ирнэ нэг юм хуурай нэг юм хүмүүс яг нөгөө жоохон бас магадгүй тэгж боддог. Нөгөө харахад их юм авсаархан юм шиг тий. Тэгсэн нэ одоо Монголд барыг тоглодог ч юм болдохгүй байна тий. Ер нь бол бас айгүй хэцүү хөгжим байхгүй. Харагдаж байгаасаа. Тэгээ нөгөө яг түрүүний хэлсэнчлэн яг тэгж хүмүүс юм дийлэнхтэй юм жоохон тийм бодол байгаад байдаг шнэ юм. Магадгүй аав ээж бурхнаас ч юм уу тий. Амар гоё сайхан хоолой заяатсан. Тэгэл дуулаад явж байгаа гэдэг ч юм уу тий. Яг үүндээ бидний бүх бэлтгэл бүх хөдөлмөр ингээд дандаа хүний нүднээс талд байдаг тий. Хизээч бид нэр хүнтэй хамт ингээд юм яриа сууж байхдаа бэлтгэлээ хийдгүү тий. Тийм шүү дээ. Магадгүй нөгөө спортын тамирчин бол яг ингээд нөгөө олны нүдэн дээр ингээд тий хийж байгаа хөдөлгөөн болгоно ингээд нүдэн дээр ийл байдаг баг. Тэгээ бидний нөгөө бүх тэр бэлтгэлүүд дандаа ингээд хүний нүднээс талд байдаг болохоор магадгүй нөгөө илүү их нөгөө хүмүүс мэддэггүй юм болов гэж бас боддог. Тэгээ түүнээс яг л адилхан спортынхантай яг адилхан ингээд маш их хөдөлмөр өгдөг тий. Амьд хөгжим бол бүр
дутаа ялангуяа тийм амар их хөдөлмөр байдаг. Тэрийг бас ойлгосоо гэж бодож байна. Хоёрдугаарт одоо сайн хөгжим муу хөгжим гэдэг чинь тийм ойлголт бол байхгүй. Чи магадгүй чи тэр хөгжмийг хэр дарж байна чадварлаг байна. Тийм. Тэгээд одоо магадгүй яг тухайн цаг үедээ одоо хаана тэр хөгжим яг үнэхээр гоё байх вэ гэдэг. Одоо нөгөө нэг юм хилчний нөгөө нэг бичлэг байгаад байдаг шүү дээ. Метрон дотор дараа нь яг нөгөө супер хилчин дарж байна. Метроны буудлын дээр тоглоход ийм байна. Яг үндсэн тоглолтын дээрээ тоглоход ийм байна гэдэг нэг бичлэг тайлбартай. Яг нэг тийм байдаг шиг тэрэн шиг хөгжим бүр хүн бүр хаа нэг газар үнцэнтэй. Тэ? Магадгүй энд биш байж болно те. Энд ч юм үнцэнгүй байж болно. Жидгтээ энд үнцэнтэй хүн магадгүй тэр газар руугаа илүү их тэмүүлж тэр лүгөө зорж тийшээ явах хэрэгтэй юм болоо тийшээ одоо үнцэнтэй байхын төлөө илүү хичээж явах хэрэгтэй юм болоо те. Үнцэн гэдэг нь гэхдээ магадгүй өөрийнхөө хувьд те. Гоё мөрөөдлөө хийж алдахгүй байх. Мөрөөдлийн төлөө одоо өдөр болгон гүйдэх юм аа гэхэд те. Одоо уулын оргил руу гүүгээд гардаг юм аа гэхэд зүгээр алхаад гарч болно те. Гэхдээ хизээч битий зогс гэдэг нэг тиймэрхүү агуулгатай нэг үг байдаг шүү дээ. Бүр ингэж үлээ те. Супер авраад гүүгээд чадахгүйсэн 50 алхаад уул руугаа яв гэдэг. Мөрөөдөл рүүгээ очин гэсэн цэг рүүгээ очиж цаамал гүүх те. Нисэх албагүй. Зүгээр алхаад яв мөлхөөд ч хамаагүй. Гэхдээ хизээч битий зогс гэдэг үг байдаг шүү дээ. Instagram шиг юм данганаар очих гэдэг яах вэ? Өөртөө таарсан хувцас өмсөөл эвтэх явчих. Тэгээ ер нь бол тэр хизээч битий зогс гэдэг тэр философи их дуртай. Тууштай байдал. Гэж штэ. Тийм бол одоо тийм магадгүй тийм бах те. Амуур хөгжмөг яах вэ? Би нөгөө нэг дууралт нь айгүй нэг юм гоё ихгүй. Гоё тийм. Хуурай штэ. Тэ нэг юм өвөө маань тоглож өгж байгаа ч юм шиг нэг тийм дотно нэг юм одоо тийм халамжтай мэдрэмж байдаг. Хийл болохоор бас ингээл яахад ингээд шал өөр ингээл сарцсэдэн штэ. Амуур баян бас нэг юм гоё байд юм аа. Тийм нэг бахаас нь уссан болоод тийм үү те нэг тийм гоё дулаахан те. Тийм ингээд. Гэтэ амуур амар хэцүү юм билээ. Би яг зүг дооргож олж чадахгүй юм билээ. Оо айгүй хэцүү хөгжим юм шиг. Тэг ингээд уруул бүр ингээд би нэг тоглож үзчихсэн. Тэг уруул бүр ингээд бадараад тэг юм ярих гэхээр ингээд уруул ингээд доош унаад тэр нилээ их бэлтгэл хийж иж сайн тоглох хөгжим байлээ. Гэхдээ ер нь хөгжим амар хэцүү билээ. Яг надад бол гитарч ингээд сурах амар л хэцүү байсан. Би сураагүй л дээ бүр ингээд сурах гэж оролдоод тэгэл нөгөө нэг хурууны өндөг нэг ивэршдэн шүү дээ. Тэгэл тэрэн дээрээ л бараг гацсан да. Хөгжим ич одоо би ч нэгтээ ер нь бол бараг чихээрээ сурсан юм шүү дээ. Гитар тий. Бас ерөөс урлагийн сургууль мургуулж байж үзээгүй. Тий. Тэгээд яг нөгөө сурж явах үед бас яг нөгөө интернетээс тэр гитар хичээл ингээл олж аваад амар ингэдэг үе гэхээсээ илүү яг нөгөө аав анх нэг юм ганц дуу заагаад өгсөн тий. Тэгээд тэрнээс хойш би бараг ад заадаг болчихсон. Тэр нь ямар дуу вэ? Би одоо сандгүй маа нэг юм нэг юм яадаг ямар цэцэг сарнаа манаа ч илүү нэг тийм л дуудаад чи би одоо яг тэрийг сайн санддаг. Яг хоо тухайн үед нэг сурж исэн гэхдээ нэг тийм яг тийм гоё дуу яг тийм зүрхэнд үлдсэн дуу байгааг баг тийм. Тийм ямар ч нэг дуу зааж үзсэн. Тэгээ бараг тэрнээс хойш би ад заах нь олгүй юм болсон. Тэгээд яг нөгөө чихээрээ ерөнхийдөө сурцсан болохоор ерөнхийд нь ямар ч дуу ингээд тоглож байна. Тийм. Гэхдээ одоо бол гитарчны хайжууд бараг гитараа хөглөгч шүү дээ би. Тийм. Манай гитарч чинь бас супер тоглоно. Андаа байгаа л да. Тэгэхээр ч одоо бас шууд одоо яг үнцэн ажиллаа л хий да гэж. Тийм. Би чи гитараа хажууд нь бол гитараа хөглөгч үү юу. Тэгээд сүслээл байж байна. Энэ хэртний хувьд магадгүй дулаачаар сурах гэсэн бодол орж ирж байна. Үгүй. Өстой зэч тийм бодолд орж ирж байгаагүй. Уул уурхай мэргэжлийг бол яг академик боловсрол авъя гэж сонгосон юм байна шүү дээ. Эсвэл бас амар дуртай нэг салбар байна уу? Тийм одоо яг нь ер нь бол нөгөө инженерчлэл гэдэг юмд би өөрөө айгүй дуртай байсан. Тийм. Тэгээ би чинь яг одоо физикийн үнгийн анги
Тэгээ олимпиаданд би ч бас гайгүй сурдаг хөлт байлаа. Тэг нь л дээ. Одоо ер нь мат физик суртай байх шаардлагатай байна шүү дээ. Орохын тулд. Тийм. Тэгээд өөрөө ер нь бол их дуртай байсан. Тэгээд 2 дугаар курстэй байхдаа би чинь юунд орчиж байгаа байхгүй. Гот талантад орчиж байна. Тэгээд тэрнээс хойш яг ингээд нөгөө бүх амьдрал маань яг ингээд буцаад эргэлт буцалтгүйгээр ингээд өөрчлөгдөж шээ. Тийм одоо нөгөө мэрэгжлийн юмнуудыг бараг мартчихсан те. Яг нөгөө огт ерөөсөө тэрүүгээр ажиллаагүй. Тийм ба яг хөө мэдээж нэг юм суур ухаан гэдэг шиг те. Суур шинжлэх ухааны мэдгэдэггүй байгаа. Гэхдээ магадгүй тэр бол хүний амьдралд бас амар чухал нөлөөтэй юм болов гэж бас бодоод байдаг чинь. Ерөнхий одоо юу гэдэг чинь математикийн, физикийн те. Ерөнхий тэр нэг юм суур ухаанууд. Инх эрдний одоо талантд орохоос өмнө одоо найз нөхөд ингээ хүрээл байгаа шүү дээ. Тэгээ талантд орсноос хойш мэдээж одоо актив уран бүтээлчийн замаар ингээ явж штэ. Бүр үнэхээр ингээд энэ ингээд найз нөхдийн хүрээл өөрчлөгдсөн үү? Өмнөх найзуудтайгаа ер нь хэр холбогдож байна. Ер нь надад бол нэг санагддаг юм нь хүн ингээд нөгөө багын найз одоо ингээд хүний ингээд маш олон гоё найз нөхд байгаа. Тэгтээ надад нэг зүйл анзаарчихсан юм би зүгээр өөр дээрээ л анзаарсан хэлж байгаа шүү. Яг хүн ажил болон ингээд нөө тодорхой хэмжээний нэг хамт их байдаг хүмүүстэйг л байх гэдэг болчтой юм болов уу гэсэн нэг юм бодол төрж исэн. Багын найзуудтайгаа ингээд хаа нэг уулзаад яг баян ингээд өмнөх шиг байх юмш боломжгүй болчтой юм байлээ л дээ. Тэр мэдрэмжийг ер нь юу гэж бодож байна. Өөр чинь тийм одоо мэдээж тийм байх л та. Яаж утсан их цаг хугацааг хамт өнгөрүүлж байгаа хүмүүстэйгээ илүү их ойлголцдог болсон байдаг бах л та тий. Яг найз нөхдийн хүрээлэл гэвэл харьцангуй гайгүй баха гэж бодож байна. Ер нь бол би чинь бас тэгэл гинт таг болохдоо гинт таг болно тий. Тэгээ ер нь би найзуудтайгаа уулзсан ч ажиллаа огт ярьдгүй. Тий. Манай найз юу гэдэг чинь одоо миний үеийн гэх юм бол дийлэнх нь одоо ингээд юм тодорхой хэмжээний амьдралтай болсон гэж байна тий. Тэгээ нэг хэсэгхэн хормыг надтай хамт байх гэж ингээд гоё байх гэж уулзж яхад тий. Тэгээд нэг юм би ажил ярих дурггүй. Сайхан ч байсан, муухай ч байсан. Тэгээд мэдээж ингээд бас хүний амьдрал юм чи асуудал тохиолдно. Тэгээ би нөгөө зовлонгоо ганцаараа гэсэн шүү дээ. Яг тэрэн шиг ингээд жоохон хэцүү үе мүйтэй бол би бүр ингээд таг болчихдог байхгүй. Тэгээд гэхдээ одоо бүгдэнд нь бараг хилдэг гэх юм уу тийм. Окей чи хийжээч. Сайн миний найзыг хүрээлэх юм бол би яг л адилхан чиний магадгүй 10 жилийн өмнө таньдаг байсан хэрэг яг ивэрэл гэж байгаа тийм. Оо сайн уу гэл яг хөө бидний уусаа хүний амьдрал шүү дээ. Уулзах цаг уулзах өдрүүд илүү богиносон байж болно. Гэхдээ би байдгаараа л байж байгаа шүү дээ. Тийм. Магадгүй яг нөгөө тийм байд надад бас заримдаа тийг санагддаг нөгөө ингээд хамт байх цаг хугацаанд ингээд богиносох тусам зарим хүмүүс нөгөө тэрийг ингээд хүндэрч ийн гэж бодоод байдаг тийм. Надад болохоор эсрэгээрээ одоо яг тэр хүний зүрхэнд ингээд байж идэг тийм. Ингээ миний найз байгаа. Сайн явж л би тийм. Яг асуудал гарвал над руу магадгүй залах байх гэдэг ч юм уу тийм. Ингээд хин л бас одоо ингээд тодорхой хэмжээний нэг юм ар гэрээг аваад явж байгаа тийм. Ингээд амьдралаа аваад явж байгаа юм залуучууд болсон. Өдөр болгон бид нэр ингээд одоо оюутан 10 жилийн ангийн бас байж чадахгүй шүү дээ. Гэхдээ хизээч уулцсан чи анх уулцсан тэр хүн хിവэрэл байх юм бол хин амар гоё аз жаргалтай нөхөрлөл юм болов уу гэж. Яг эрэгтэй хүнээс тийм чанар байвал илүү үн цэнтэй байгаад байгаа байхгүй тийм. Зарим найз нөхөд бүр ингээд уулзаагаа удах тусмаа ингээд
дараа нь уулзахаар амар гоё те. Бүр тийг санагдаад надаа нэг тэгж бодож байсан юм аа. Ярих дурсамж нь бүр ингээд хаталцсан шадаг бүр ингээд дүүрцэнтэй ингээд задрах гад харин ч гоё ингээд удаан уулзааг байж байгаа уулзахаар заримдаа бол амар гоё. Бүр илүү гоё тий. Хүмүүс яг нөө холтохороо нэгнийгээ санаад хитрхийг хойртохоор түлхэлцээд эхэлсэн юм шиг. Надаа бас зүгээр нэг тийж санагдчихсэн. Нөө сайн найзтай гэл 100 өдөр сайн найзтайгаа цуг явахад бас хэцүү ээ. Хоёр өөр хүн юм чинь тий. Яг эхнэр нөхөр хоёр хүртэл яг 100 өдөр яг цуг байвал бас тэр дунд нэг хэрүүл болж л таар. Надад нэг тийм мэдрэмж төрөөдөө. Инхэрдний хувьд яг ямар зүйл дээр ингээд өөртөө яг нэг юм ихтэй мэдрэмж авдаг бай. Одоо би ингэсний араас би өөртөө таалагддаг ч гэдэм юм. Хүний өөртөө ингээд таалагддаг мэдрэмж байдаг шүү дээ. Адуу дуу хоор одоо энэ тоглолтоос өөр зүйл байна. Надуу гитар гоё тоглосны араас ч юм уу тий. Дуунаас өөр. Гитараа нөгөө өөрөөс надаас илүү гоё тоглодог хүмүүс байгаад ахаар бас авахгүй байна гэж болохоор тийм. Ер нь тэгээд магадгүй миний хамгийн сайн чаддаг зүйл магадгүй дуулах бах тий. Тэгэл яг нэг юм гоё юм дууралттай газар дуулахаар бас амар гоё мэдрэмж авдаг шүү. Тэгэл яг тэр мэдрэмж их бас гоё байдаг ч юм уу ингээд тэгээд мэдээж бид нар чинь хин нэгэнд магадгүй зориулж дуулж байгаа тийм яг тэр хүнд ингээд хүрх одоо яг тэр миний дуу хоолой магадгүй тэр хүрж байгаа юм шиг яг тэр юм шиг ч байх тийм ер нь хүрх мэдрэмжийг ингээд буцаад тэр хүмүүсээс ингээд авч байгаа шүү тийм магадгүй алга ташлтаас эсвэл магадгүй тэр харц салахгүй байгаа нүднээс ч юм уу тийм магадгүй яг тэр үед илүү их гоё өөртөө итгэх итгэлийг алж авдаг ч юм уу болов. Надад тэгтээ бас нэг зүйл анзаарчихсан юм аа. Ер нь ингээд яг чин сэтгэлээсээ ингээд дуулах одоо дуучин яг өөрийгөө ингээд бүр 100% ингээд бүрэн дүүргэцэн байж иж дуулах хэрэгтэй байгаа даа шүү дээ. Энэ ингээд одоо магадгүй нэг өдөр 3 өөр газар дууллаа гэж бодъё. Хэцүү баха. Яг ингээд байнга дүүрэн байх. Энэ амар их энергийн ажил байгаа даа байхгүй. Нэг тийм одоо энергигүй болж гэнэ ер нь болох үед яадаг вэ? Болж ирсэн үү? Бүр ингээ үнэхээр ядраад ингээ гарахгүй үе бас байж шүү дээ. Эсвэл бэлтгэлдээ ядраад ч гэдэг юм уу. Яг хөө бүхэл одоо өдөрт 3 тоглолт байна уу 5 тоглолт ч байна уу тий. Бүхэл газар мэдээж ингээ аль чадхаараа гоё байхыг боддог. Тий. Тэгээд тэр гоё мэдрэмжийг түгээхийг хүсдэг тий. Тэгээд яг ажиллаа дуусчаад гэртээ хараад ямар их одоо ядарсныг мэдэрдэг тий. Гэртээ хараад уу? Тийм, ерөнхийдөө бол хараад илүү их мэдэрдэг. Яг нөгөө тайзан дээр байхад магадгүй нөгөө тэр хүмүүсийн нөгөө ирч хүч тэр нөлөөлдөг байх л та. Тэгээ яг нөгөө эсвэл нөгөө дуртай зүйлээ хийж байгаа болохоор ч юм уу яг нөгөө ядарч байгаагаа нэг мэддэггүй юм шиг санагддаг. Тэгэл яг гэртээ хараад бүр тарж унаа. Тэр бол бас яг ингээд зүгээр орж ирэл хөвтөж мэдхий чинь бүр яг ингээд ямар их ядарсныгаа бас заримдаа мэдрэх тохиолдол байна. Тэгээд яг тэр нөгөө магадгүй нөгөө дуртай юм хийж байгаа хүмүүс гэж хэлсэн чинь нэг азтай тийм. Яг тийм болохоор нөгөө тухайн цаг үедээ биш яг ингээд дараа нь нөгөө яг тэрийг мэдэрдэм болов яг нөгөө тэр үедээ юу ч мэдрэхгүй та зүйлийг хийгээд байгаа болохоор асаал өнгөрдөг тийм яг асаал өнгөрчдөг. Гайхалтай. За подкаст маань маш өрнөнд дэлгэр хоёлаа ярилцлаа. Тэгээд дахиад бас талархъя. Яг гайхалтай дуу хоолойг бас подкастаараа дамжуулж сонсогч үзэгчдтэй ингээд хүрэж байгаад би бас өөрөө амар баяртай байна. Тэгээд ялангуяа одоо бид нар ингээд маш энгийн зүйл дээр амар ад жаргалтай байж болох юм шиг надад санагдаж байгаа байхгүй. Заавал ингээл супер одоо ухаарал супер одоо амжилтыг одоо харж бишрэх бас биш те. Бид нар зүгээр л ингээд надуу гэрээсээ өглөө гараал явхад агаар ямар гоё өгдөг лээ.
тэр ч гэсэн бас нэг ажралтай байх нэг юм энгийн зүйл шүү. Магадгүй нэг гоё дуу сонсчихол доо тий нэг гоё дуу сонсчоод тэндээс ч гэсэн бас амар гоё тайтгарл тайвшрал лааз жаргалыг авч болох юм байна шүү гэж би хэлмээр байгаа. Тэгээд магадгүй асуугаасаа гэж бодож байсан асуулт байв уу? Одоо подкаста өндөрлүүлээ гэвэл энэ хэрсний хувьд гайгүй дээ би хэлсэн шүү дээ. Юу асууд жон хийн асуухгүй бол ингээд байгаа л юм бэ. Байгаа л энэ шүү гэж. Тий. Тэгээд их асуугдмаар байгаа асуулт гэж юу байх вэ? Тэгэл ямар ч үс одоогийн байдлаар юм байна. Тэгээд миний одоо хүний хувьд ч гэсэн ерөнхийдөө нэг иймэрхүү үзэл бодолтой юм хүн байна. Тийм тэгээд хан магадгүй өөрт чинь асуулт байвал асууж болно. Асуудалгүй нээлттэй. Гой нэг зүйлийг гой уриалаач гэж хүсэж байна л да. Хоёулаа сонсож байгаа хүмүүс залуучууд хүүхдүүд магадгүй ах эгч нарт тэнд ч яж болно шүү дээ. За мэдээж би ер нь бол ингэж боддتي. Хүнийг яг ингээд үнцэнтэй гэдэг ч юм уу өөрийгөө үнэлэх одоо тэр нэг юм үнэлэмжийн хувьд ч юм уу яг ингээд хүнийг мөрөөдөл гэдэг зүйл авч явдсан болов гэж боддог байхгүй. Тэгээ яагаад гэвэл хүний мөрөөдөлд хизээч муухай юм байдгүй. Хүний мөрөөдөлд бас хизээч мөнгө байдгүй. Тэ. Би сайн цагтаа олно л гэж хүн мөрөөддөг болохоос хизээч би мөнгөтэй сайн цагтаа олно гэж мөрөөддөг. Тэ. Тэгээ яг тэрэн шиг мөрөөдлийнхөө үнцнийг залуучууд бити ялггүй алтаасаа. Тэгээд Ахмад үеийнхэн маань тэр хүмүүсийн мөрөөдлийнх нь үнцнийг бас бити алдуулаасаа. Тэ. Надаа ингээд нөгөө хүмүүс тийг санагддаг байхгүй. Одоо ер нь дийлэнх монголчууд яг гэдэг чинь миний хүнийг орон байртай нэг тогтсон ажилтай нэг унах унаатай болчих гээл тэ. Тэгээ магадгүй энэ зүйлийг маш олон удаа давцаараад хүний талд тухамсар цууч тийм болов. Тэгээд яг нөгөө юм одоо магадгүй юу гэдэг чинь аавын ээжийн хүссэн тэр амьдралын төлөөлнийг хүүхд яваад идэг те. Өөрийнх нь мөрөөдөл байхгүй болсон. Аль хэзээ ингээд ямар ч тэр мөрөөдөл нь хүчгүй болсон ч юм уу те. Аль хэзээ тэр гал унтарсан. Тэгээд магадгүй тэрнээсээ болоод хүн ингээд хүсэхгүй байсан ч гэсэн ингээд муу юм хийдэм болов. Тэ гэж боддог. Хүний мөрөөдөл миний одоо мөрөөдлийн Эрка гэдэг хүнийхээ төлөө би одоо явж байгаа шүү дээ. Тэр хүнд муу юм хийдэг хүн биш байхгүй. Миний мөрөөдөл дотор. Тэгээ миний мөрөөдөл амьд байгаа цагт би ч гэсэн ингээд хэн нэгэнд муу зүйл хийхийг хүсэхгүй байх болов гэж боддог. Тэгээ магадгүй энэ итгэл үнэмшил энэ мөрөөдөл гэдэг зүйлийг хэн нэг нь бити үгүйгээсээ болж өгвөл залуучууд маань өөрсдөө ч гэсэн гоё сэтгэлийн гоё хаттай байгаад хизээж бити энэ мөрөөдлөө унтраагаасаа гэж ерөнхийдөө бол хүсмээр байна, урайлмаар байна. Гайхалтай. Баярлалаа. Окей, баярлалаа. Амар гоё үг хэллээ. Магадгүй бид нарыг одоо тэр нийлжлээ шүү дээ. Би хизээш энэ мөнгөтэй тим мэрэгжилтэй хүн болно гэж боддог байгаад бидний яг аз жаргал угаасаа мөнгөгүй л байгаа байхгүй. Ер нь ихэнх аз жаргал мөнгөгүй л юм билээ шүү дээ. Тийм шүү дээ. Ерөөсөө мөнгө байдаг шүү дээ. Яг их тийм жаргалтай мөчүүдэд гэрэл зураг байдгүй юм билээ шүү дээ. За, юун төрөнд подкастт маань оролцсонд талархлаа. Тэгээд энэ хэрнийхээ цаашдын одоо тэр карьер бүх зүйлд нь өөртөө өсч явдаг хамгийн сайн сайхан зүйлийг хүсье. Монгол улсынхаа нэрийг, эцэгийнхээ нэрийг, өөрийнхөө алдрыг дэлхийн тайзан дээр олон удаа зураатуулаасаа гэж манай хамт олонны зүгээс хүсэж өрөөж байгаа юм шүү. За окей. Тэгээд лимужины үг байдаг штэ. Хорвоод л хийвчм хийх ажил их байна. Тэ. Тэгээд хоёул подкастынхаа төгсгөлд өргөч нь дахиад нэг дууг би бүхэнд манай сонсогчдод зориулаач гэж хүсэж байна. Тэгээд подкастаа өндөрлүүлээ. За ямар дуу зориулах вэ?
За гоё 100 цаг ирж байгаа юм чи юу явчих тийм үү? Бадруугангой Улаанбаатар минь агаартай. Гайхалтай явчих юм уу гэж бодож байна. Окей. Тэгээд бүх монголчуудаа зориулъя те. Окей. Дуучин Эрдэнэ Улаанбаатарын агаар. Улаанбаатар минь агаартай. Улаанбаатар минь агаартай. Удахан гудамжаар нь алхалж явхаа Улаангэрийн авчсаар салхин надаа Улаанбаатарын мен тунгадагаар ушиг цэжиг тэнийдэн сэвшин таатай ай Улаанбаатар минь агаартай сүрдэгхэн жавхлангийн бишрэн харахаа сүндэрсэн ордоос тоя цаацаа Сүхбаатарын маань цэлгээр талбай сүсдэх зүрхийг илбинхэн талах бахтай ай Улаанбаатар минь игээтэй аруухан цэцэрлэгтэн амран суухаа агырва зандны анхлэг сэнгэнэ аршаан оригдох булгийн сангаас арван зүгтээ солон татах хавтай ай Улаанбаатар минь дивчэнтэй ай Улаанбаатар минь агаартай Баярлаа. Гайхалтай. Маш гоё тансаглал байлаа. Тэгээд подкастэнд манаас ирсэн дахиад баярлаа. Окей, баярлалаа ирсэн баярлаа. Хөх тэнгэр подкастын маань дугаар энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд бид бүхнийг дагаж subscribe дарж бидэртэй нэгдээрэй. Тэгээд энэ удаагийн дугаарт маань дуучин Энх Эрдэнэ хүрэлцэн ирж гайхалтай подкастыг хамтдаа бүтээлээ. Тэгээд цаашдын уран бүтээл болон карьерт нь хамгийн том амжилтыг хүсье өргөж байна. Окей, баярлалаа. Та хэд ч гэсэн ажлын амжилт одоо хамгийн сайхан бүхнийг хүсье.